За сайн байцгаана уу. Өнөөдрийн GeoGebra өдрөлтөд оролцож байгаа нийт багш нар бол оюутнуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За манай баг маань параллел зөвлөлтийн 6 дугаар ангийн параллел зөвлөлт хичээлийг GeoGebra хэрэглэн хэрхэн бэлтгэж болохын талаар ихтгэлийг бэлтгэсэн байгаа. За өгүүлбэрийн агуулга гэх юм бол танилцуулга, ээлж хичээлийн төлөвлөлт, GeoGebra дээр хэрэглэгдэхүүнүүд өгнөлт гэсэн хэсгээд бол бүтэж байгаа. За Мөсийн математикийн тэнхимийн багш доктор Төмөн Баяр багшаар удирдуулсан багш математикийн боловсролын оюутнууд багш математикийн боловсрол хөтөлбөрөөр суралцдаг оюутнууд уг хэлэлцээ тавьсан байгаа. За үүнд бол Ариун тоглог, Жавзан Бадам, Наран Зул, Гаан Чимэг, Ариуна Дамжин Сүрэн, Минь Дамглан, Чингүн Баяр нар оролцсон. За ээлж хичээлийн хөтөлбөр. За үүн дээр маань 6 дугаар ангийн параллел зөвлөлт хичээлийн зорилго нь юу вэ гэхээр координатын автгад дээрх цэг ба дүрсийг параллел зөвлөлтөөр хувиргах, тэнцвэр дүрсийг таних, параллел зөвлөлтөөр дүрсүүд ямар шинжтэйгээр шилжиж байгааг ойлгох. За мөн сургалтын арга нь болохоор сурагчдын танин мэдэх үйл явц тодорхойгоос ерөнхийдөө чиглэх ба хогтгон хөгжүүлэх сургалтын дизайн дээр тулгуурлан ээлж хичээлийн төлөвлөлтийг бол хийсэн байгаа. За ээлж хичээлийн үе шаттай бол бэлтгэл үе шаттай бол багш сурагчтай мэндэлж самар хичээлийн сэдвийг бичнэ. За сэргээ санах сэдвжүүлэх үе шат. За энэ үе шат дээр бол сурагчид 5 дугаар ангид дүрсийг баруун тийш, зүүн тийш, дээшээ доошоо өгсөн нэгжээр бол зөв чадвартай болсон. За уг чадварыг бол сэргэн сануулах үүднээс бол угийн дүрсийг өгснөөр бол уг даалгаврыг бол гүйцэтгэж байгаа. За шинэ үдлэг бүтээх үе шат үйл ажиллагааныг энэ үйл ажиллагааны зорилго нь юу вэ гэхээр координатын автгад өгсөн цэгийг бол тэмдэглэн. За уг цэгийг тэмдэглээд өгсөн цэгийг баруун тийш, зүүн тийш, дээшээ доошоо өгсөн нэгжээр параллел зөвгөөд координатыг бол олно. За координатыг олсны дараа сурагчид дээрх даалгаврыг гүйцэтгэсний дараа GeoGebra хэрэглэгдэхүүн ашиглан багш дараах зүйлийг бол харуулах байгаа. За үүнийг ингээд шууд хамт харуулад явчих. За А цэг нь баруун тийшээ, зүүн тийшээ, дээшээ доошоо. За хэрхэн шилжиж байна. За үүн дээр болохоор зөвхөн x болон y-ийн аль нэгийнх нь утга нь бол тэгтэй тэнцвэр тохиолдолд бол параллел зөвлөлтийг хийлгэж байгаа. За уг GeoGebra хэрэглэгдэхүүнийг харуулснаар бол сурагчид маань хараагаараа дамжуулан төсөөлөн бодох боломжийг бол олгоно. За мөн дээрээс нь бол өөрсдийн зөв буруу хийсэн хэсгийг бол таньж алтаагаа засах боломжийг бол олгож байгаа. За ингэснээр бол 5 дугаар ангид параллел зөвлөлтийг тайлбарлахдаа энгийн үг хэллэг ашиглаж исэн бол 6 дугаар ангид арай математик зохиол томьёо ашиглан бол параллел зөвлөлтийг тайлбарлаж чаддаг болно. За үүнд бол 8 тэг чиглэлээр параллел зөөх. За эсвэл энэ нь бол AX тэнхлийн дагуу эрэг чиглэлд 8 хэмжээгээр параллел зөвхтэй адилхан юм гэсэн тайлбарыг бол хийж чаддаг болно. За үүнийг бол багш дараах GeoGebra хэрэглэгдэхүүний дараа тайлбарлаж өгөх байгаа. За ингэсний дараагаар бол анх параллелаар зөөж олсон цэгээ цэгийн координатаа өгсөн цэгийн координатыг харьцуулаад яаж өөрчлөгдөж байгаа дүгнэлтийг бол хийн. За нэг жишээ дурдах юм бол А цэгийг 8 тэг чиглэлээр параллел зөөхөд гарах А1 цэгийн координатын тухай ямар нэгэн онцгой зүйл байна уу гэж. За үүн дээр бол x-ийн утга 8-аар нэмэгдсэн, y-ийн утга өөрчлөгдөөгүй байна гэх мэтчлэн ингэж бол хариултыг бол сурагчдаас авах бол зорилготой. За үйл ажиллагаа 2 энэ үйл ажиллагааны хүрээнд өмнөх үйл ажиллагааны дээр x эсвэл y-ийн утга тэгтэй тэнцвэр байсан бол үйл ажиллагаа 2 дээр бол x, y-ийн утга хоёулаа бол тгээс ялгаатай тохиолдолд уг цэгийг параллелаар зөөж сурах тухай. За үүнийг бол ойлгох тухай бол уг үйл ажиллагаа дээр бол ажиглуулах зорилготой. За сурагчдын цэгийг өгөөс сурагчид хэрхэн байгуулж байгаа хэрхэн хариулт үзүүлж байгаа сурагчдыг байгуулж дууссаны дараа бол багш GeoGebra хэрэглэгдэхүүнээ ашиглан дараах зүйлийг харуулна. За үүнд бол яах вэ гэхээр А цэгийг x-ийн дагуу шилжээд баруун тишээ, y-ийн дагуу дээш. За ингэж шилжилтийг бол харуулна. За ингэж шилжээд хүүхдүүд бол зөв буруу шилжсэний бол хэрхэн параллел зөөсөн талаар харж алдаагаа засах боломжийг бол олгож байгаа. За мөн ингэснээр уг чигийг параллел зөвлөлтийг хийхэд ямар өөрчлөлт ажиглагдсан бэ гэсэн асуултыг асуусан. За ингэснээр сурагчид x, y-ийн дурын чиглэлээр параллел зөөхөд ямар өөрчлөлт ажиглагдж байна гэсэн дүгнэлтийг бол гаргах байгаа. За үйл ажиллагаа 1 ба 2-ыг хийснээр
Үйл ажиллагааныг ба хоёрыг одоо сурагчид биедан гүйцэтгэж болоо багштай ярилцаж алдаа оноо засаж явснаар одоо сурагчид параллел зүйлсийн талаар тодорхой нэг төсөөлөлтэй болон заваг төсөөллийг багш бүрдүүлснээрээ бол параллел зүйлс гэж юу вэ гэсэн одоо тодорхойлтыг өгнө. За үйл ажиллагаа 3. За энэ үйл ажиллагаа 3 дээр бол хэрчмийг өгсөн чиглэлээр одоо параллелаар хэрхэн зөөх тухайд үгнэлтийг бол хийлгүүлэх зорилготой. Өмнөх үйл ажиллагааны 2 нь бол цэг дээр бол яригдчихсэн. За одоо үйл ажиллагаа 3 дээр бол өгсөн хэрчмийг параллелаар хэрхэн зөөх вэ? Одоо үүнийг гүйцэд биш индуктив оюун дүгнэлт гарган одоо сурагчид өөртөө ойлгож авах. Сурагчид ойлгох байгаа. За сурагчид параллелаар зөөх хувиргалтыг хийлгээд AB хэрчмийг параллелаар зөөх хувиргалтыг хийлгэн. За ингэхдээ бол A1 AB хэрчмийнхаа одоо төгсгөлийн цэгийг одоо параллелаар зөөгөөд өнөөдөр A1 B1 гэж тэмдэглээрэй гэж бол санал болгож байгаа. За ингэснээр бол багш үүнийг ингэснээр за багш одоо ийм хэрэгсэлтгүүн харуулна. За үүн дээр яг яах вэ гэхээр одоо хэрчмийг параллелаар зөөнө гэдэг нь хэрчмээр орж байгаа бүх цэгийг одоо параллелаар зөөхтэй адилхан. За тиймээс AB хэрчмээр AB хэрчим аваад за уг хэрчмээр бол дурын 3 цэг аваад үүнийг бол адилхан одоо параллелаар зөөхөд A1 B1 одоо хэрчмээр энэ цэгүүд маань оршиж байна гэдгийг бол харуулна. За сурагчид бас үүнийг ажиглаж өөртөө дүгнэлт хийх байгаа. За үүний дараа AB хэрчим дээр хаалгаа цэгийг 3-4 чиглэлд параллелаар зөөхөд гарах цэг нь A1 B1 хэрчим дээр байна гэдгийг одоо төсөөлөгдөхөйц болол хэрэглэгдэхүүн ашиглан. За энэ хэрэглэгдэхүүн нь яах вэ гэхээр A болон B хэрчим дээр байгаа. AB хэрчим дээр байгаа. За энэ цэгийг одоо ингээд тааруулахад А цэг нь одоо A1-тэй болоо очиж байна тийм ээ. За үүнийг одоо ингээд AB хэрчим дагав ингээд гүйлгэхэд бол AB хэрчим дээр байгаа цэг нь A1 B1 одоо хэрчим дээр ингээд олдож байна гэдгийг бол харуулж байгаа. За уг хэрчим дээр байгаа бүх цэг нь A1 B1 одоо хэрчим дээр одоо оршиж байна гэдгийг бол үүгээр бол харуулж байна. Сурагчдад за харуулж одоо төсөөлөн бодуулах тийм одоо зорилготойгоор уг хэрэглэгдэхүүнийг бэлдсэн байгаа. За үйл ажиллагаа 4. За үүн дээр бол өмнө нь бол цэг хэрчим гэж явсан бол одоо үйл ажиллагаа 4 дээр бол яач вэ? Үйл ажиллагаа 4 дээр одоо дүрсийг хэрхэн параллелаар зөөх вэ гэсэн одоо дүгнэлт ойлголтыг бол сурагчдад бол өгөх зорилготой. За ABC цэгүүдийг бол координат автомат тэмдэглэл гэж өгөөд за сурагчид одоо түүнийг одоо хэрчмээ яаж шилжүүлжсэн, цэгээ яаж шилжүүлжсэн түүнтэйгээ адилхан 3-4 чиглэлд ABC гурвалжин бол шилжүүлэх байгаа. За үүнийг бол мөн хэрчмээр хийж байгаа үйлдэлтэйгээ адилхан мөн одоо энэ ABC гурвалжин дотор оршиж байгаа цэгүүд нь A1 B1 гурвалжинд бас мөн оршиж байна. Уг хувиргалтыг бол уг параллел зүйлсээр шилжүүлэхэд тэрийг бас мөн одоо сурагчдад харуулж өгж байгаа. За ингэснээр бол сурагчдын танин мэдэх процессыг бол алдагдуулахгүйгээр хичээл авах хичээж байгаа гэсэн. ABC гурвалжинд дурын цэг аваад за X, Y гэсэн 3-4 чиглэлд одоо параллелаар зөөхөд одоо T цэг маань шилжээ T1 болоход за энэ маань бол A1 B1 C1 гурвалжин дотор оршиж байна гэдгийг бол үүгээр харуулж байгаа. За мөн хүрээний цэг дээр байхад мөн адилхан. За A1 B1 одоо хэрчим дээр одоо A1 B1 бол тал дээр оршиж байна гэдгийг бол үүгээр харуулж байгаа. За энэ бол ерөнхийдөө бүх одоо гурвалжин дотор байгаа бүх цэгүүдийг ингэж шилжүүлэх боломжгүй учраас за одоо энэ хэрэглэгдэхүүн бол яг ABC гурвалжин дотор байгаа. Гурвалжин дотор за үүнийг одоо ингэж хөдлөхөд тийм ээ. За А цэг дээр аваачаад А1 цэг дээр маань давсаж байна тийм ээ. За яг энэ параллел зүйл яг адилхан параллел зүйлийг хийгээд ингээд явхад бол ABC гурвалжин дотор хаанч одоо цэг авсан тийм ээ. A1 B1 C1 гурвалжинд бол оршиж байна гэдгийг бол үүгээр ингээд харуулах юм байна. За
За тэгээд үүнээс бол А, Б, С гурвалжныг параллелс зөөхөд хэлбэр хэмжээ одоо хэрхэн өөрчлөгдөн гэдгийг бол харуулна. За ингээд зөөхөд А зэг дээр аваачаад А1 зэг дээр бол очсон. За ер нь бол тал хэрчмийн урт өөрчлөгдөхгүй. За мөн хэлбэр хэмжээ дүрсийн одоо хэлбэр хэмжээ өөрчлөгдөхгүй гэдгийг бол харуулах бол зорилготой. За баттгал уншаад. За энэ маань баттгал уншаатын нэгдүгээр дасгал. За энэ дасгал дээр бол сурагчид одоо энэ уг хичээлээр үзсэн олж авсан мэдлэгээ болол уг хичээлээр баттгана. За үүн дээр бол гурвалжныг x, y дурын координатын дагуу болол параллелаар зөв шилжүүлж байгаа. За уншаад. За хэрэглэгдэхүүнээ ингээд А, Б, С гурвалжин А, З-ийг шилжүүлээд Б, З-ийг С, З-ийг мөн адилхан шилжүүлнэ. За баруун тишээ зүүн тишээ гэх мэтчлэн одоо ингээд шилжүүлснээрээ шилжүүлээд одоо ингээд сурагчид гурвалжныг байгуулж чаддаг болж байгаа. X тэнхлэгийн дагуу OX тэнхлэгийн дагуу баруун гар тийш, OY тэнхлэгийн дагуу дээшээ, OX тэнхлэгийн дагуу зүүн тишээ, OX тэнхлэгийн дагуу доошоо гэсэн чиглэлээр бол дурын параллел зүйл дээр бол дүрсийг шилжүүлж чаддаг болох юмаа. За баттгах дасгалын 2 дээр болохоор зургуудыг ажиглан дүрс 1-ийн дүрс 2 хэрхэн шилжсэн талаар одоо параллел зүйлсийн томьёог бол олуулна. За үүнд бол дүрс 1 нь бол хэрхэн шилжсэн байна, дүрс 2 нь хэрхэн шилжсэн байна талаар бол ажиглуулах бол зорилготой нөгөө дасгална. За үүн дээр бол дүрсийг параллел зүйлээр шилжүүлж гэнэ гэдэг нь бол тэг дүрс дээр байгаа бүгдийг бол параллел зүйлээр шилжүүлсэнтэй бол адилхан тийм ээ. За тэгэхээр А, З-ийг одоо хэрхэн шилжүүлсэн байна, Б бас одоо яаж шилжсэн байна гэдгийг бол сурагчид бол үүнээс ажиглаж гарах байгаа. За мөн одоо ингээд аваач чад тийм ээ. Параллелаар зөөхөд одоо дүрсүүд нь дүрс маань тэнцүү дүрс гарч ийна гэдгийг бол үүнээсээ бас гарах. Үүнээс бас багш сурагчдад бол харуулна. За мөн за ингээд шилжүүлэхэд тийм ээ X тэнхлийн дагуу шилжүүллээ. Y тэнхлийн дагуу ингээд шилжүүлэхэд одоо тэнцүү дүрс гарч ийна гэдгийг бол сурагчдад уг дасгалаараа бас харуулах зорилготой байгаа. За дүгнэлтээр бол дүрсийг параллелаар зөөхөд параллел зүйлээр хувирахад дүрсийн хэлбэр хэмжээ бол өөрчлөгдөхгүй байна гэсэн дүгнэлтийг бол сурагчдаар гаргуулах зорилготой. За хэрэглэгдэхүүнээ бол сая цэжилжүүлэх шинэ мэдлэг бүтээх үйл ажиллагааны үйл ажиллагаа 2 гээд сэлжүүлэлтээ дурдсан. За хичээлийн дүгнэлт нь юу вэ гэхээр сурагчид бол хараагаараа дамжуулан төсөөлөн төсөөлөх боломжийг бол олгож байгаа. За ер нь бол самбар дээр зураад тэгэхээр яг ингээд заримдаа одоо хэлбэр хэмжээ алдагдах ч юм уу аль эсвэл хойноос сурагчид харагдахгүй байх өнгө үзэмж заримдаа гаргацсан юм уу самбарын дагуулдал зэргээс үүдээд за график маань хэлбэр хэмжээ зарим зүйл нь бол зөрдөг. За ингэснээр бол GeoGebra програм ашигласнаар сурагчдад харагдах байдал хэлбэр өнгө үзэмж за мөн хараагаар дамжуулан төсөөлөн бодох чадварыг бол олгож байгаа. За мөн дээрэс нь сурагчдыг бол нэг нэгээр нь одоо ингэ шалгаад авахгүй шууд нэгдсэн ингэж одоо үйл ажиллагааныхаа дасгалынхаа одоо харуулснаар сурагчид одоо зөв буруу байгаас эсгийг хянаж одоо засварлаж оюун дүгнэлт хийх боломжийг одоо олгож байгаамаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.